За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдрийнхөө зочинтой лайваараа Top Coaching Academy-г төгссөн single coach-ийг урьсан байгаа. За single coach нь бол манай Top Coaching Academy анхны crisis coach байгаа, бас midlife coach байгаа. За бид хоёр яриагаа эхлэхийн өмнө би энийгээ танилцуулаад тэгээ үндсэн ярианыхаа сэдвлөө орноо. За юуны түрүүнд би өөрийгөө товчхон танилцуулаад хий. Намайг Бимба гэдэг. Та бүхэндээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Би Америкт ирээд одоо 20 гаруй жил амьдарч байгаа бүсгүй. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй Америкийн нэгдсэн улсад ирээд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. За 2024 онд Top Coaching Academy Midlife Empowerment Coach-ээр төгссөн coach-сгүй байна. За single coach та өөрийгөө танилцуулаад манай найз нарт тэгээ хоёлоо өнөөдрийн сэдв болох амьдралын үн цэн гэдэг маш тийм нэмзэг нандин сэдв тавьсан байгаа. Тэгээ энэ талаараа хоёлоо ярилцъя. Баярлалаа single coach. За орой минь Бимба коучтай баярлалаа. Америкийн нэгдсэн улсаас одоо бид хоёрын одоо уулзах цаг маань юм орой Монголд бол орой болж байна. Америкт бол өглөө болж байгаа гэж бодож байна. Өнөөдрийн ярилцлаганд ингээд өөрсөнд танд баярлалаа. Одоо өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. Намайг Цэнгэл гэдэг, Бацэнгэл гэдэг. Би нөхөр 3 хүүгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Тэгээд Америкийн нэгдсэн улсад төвтэй Top Coach Academy Midlife Coach-оор суралцаад дараа нь дахиж хоёр дахь нэш маань Crisis Coach болон суралцсан ийм бүсгүй байна. Өнөөдөр лайваар урьж одоо ярилцлагандаа оруулсан Бимба Coachтай баярлалаа. Баярлалаа single coach. За бидний өнөөдрийн сэдв болвол үн цэнтэй амьдралаа гэсэн. За хүн болгон л бодож байгаа. За энэ амьдрал чинь мэдээж үн цэнтэй те. Би энэ парва ертөнц дээр те төрөөд ингээд энэ амьдралыгаа үн цэнтэй гэж боддог боловч одоо те хажир дээрээ бид хүн бас нэрэ тэр үн цэнээ бас мэдэрч амьдрч чадж гинүү гэдэг тийм их тийм сонирхолтой асуудал гарч ирсэн юм да надад. Тэгээ би single coach-ийгоо ураад за single coach маань сая танилцууллаа. Тэгээд би single coach-ийнхаа түүхийг бас та бүхэндээ ингээд сонсохыг хүссэн юм аа. Энэ бол маш одоо манай монголчуудын дунд одоо маш одоо энэ харамсалтай л да энэ тоо баримтуудыг би ингээд сонсохоор миний зүрх минь бол үнэхээр ингээд шимширж өвддөг ингээд single coach минь болоо тий hard cover гэж амжигтай энэ аюултай өвчнийг даван тийсэн бүсгүй байгаа. Тэгээд одоо тий маш сайхан бас коуч болоод бусдыгаа ингээд коучлээд бүсгүүчүүдтэй залуучуудаа үр хүүхдүүдтэй ингээд зоригжуулаад явж байгаа мундаг коуч байгаа. Тэгээд single coach-ийг энэ хүү одоо тий энэ аюултай өвчний талаар анх сонсоод ямар мэдрэмж төрж исэн бэ? Тэгээд яаж одоо тий энэ хүү мэдээг сонссон бэ гэдэг талаа хоёлаа энэ талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа single coach. За өнөөдөр бас их сонирхолтой өдөр байлаа. Энэ оншиг сонссон хамгийн анх сонссон өдөр 2020 оны 10 сарын 30-ны өдөр байсан. Өнөөдөр болохоор 2024 оны 10 сарын 30-ны өдөр байж таарлаа. Бимба коуч маань ярилцлах боломж байна уу гэж бид хоёр өдрөө товлохгүй. За өнөөдөр окей. За одоо орой гэж шууд товлоод ингээ орцсон. Тэгээ би бороо түрүүн бодож суулаа. Энэ удаа 4 жилийн өмнө би яг энэ оншийг ингээ сонсоод явж исэн өдөр биш тэгээд бодож суулаа. Хүн итгэдэггүй юм билээ. Энэ их сонирхолтой л да. Би нөгөө явж байгаа автомашинтаа явж байгаад ингээд мөргөлдөөд тэгээ миний хөл маань аягүй хөвдөдсөн байхгүй юу. Тэгээд хөлөө үзүүлэх гэж нөгөө томографийн MRI гэдэг ингээд шинжилгээнүүдэд ороод явсан чинь анхны одоо онцлох эмч маань та хавдартай юм байна. Энэ аягүй хавдар байна хичээ гэдгсэн чинь би бүр гайхаад би бол нөгөө хөл маань ингээд тий гимтцэн л болохоос би хавдар байна гэж ерөөсөө юу тэрийг ерөөсөө хүлээн зөвшөөрөх тийм боломжгүй гайхаад ингээд хүлээж авчгаад ямар сони ингээд хүн ингээд эргэлзээд идэм билээ. Тэгээд эргэлдэж авч агаад
хавдрын имлэг дээр очиж цаг аваад Монголд ч хавдрын имлэг дээр очиж тэр хавдрын имлэг дээр очиод би бүр үнэхээр амар айсан л да. Монголчууд ерөөсөө хар цагтаар явж байгаа. Дээхэн үед одоо хар цагтаар явж байгаад ингээл мөргөлдөөл ингээл яваал ханарж унахтай юм шиг ингээл маш их хүмүүстэй. Тэгээд Монгол бол ерөөсөө хавдраар ингээд одоо нөгөө дэлхийд ингээд айгүй өндөр байна гэж яриад байгаа шүү дээ. Тоо хэмжээгээр тий. Тэгээд тэр хавдрын имлэг дээр очиод би айгүй гайхажсэн л да. Яа ямар амар юм бэ гэж. Тэгээд тэрэнд өдөржингөө очрлоод ингээд зогсчихсэн чинь тэр хавдрын эмчнэр болон тэр хавдар гээд оншиг сонссон тэрийг нөгөө баталгаажуулах гад очиж байгаа байхгүй хавдрын имлэг дээр. Тэгээд очиод ингээд явж хахад маш их хүмүүс өвчлсөн байт юм билээ. Янз бүрийн хавдраар минийх болохоор хөлний ясны хавдар байсан. Тэгээд тэр хавдрынхаа оншиг хөлөндөө би ч нэг таяг тулцсан. Тэгээд нэг юм хөл маань өвдсөн учраас ингээ нэг бас хажуугаар нэг босолд орсон болохоор урагдал тентэр гээд янз бүрийн юм юутай байсан болохоор таяга тулцсан. Тэгээ хавдрын эмчтэр ордог байхгүй юу? Мистаслын эмчтэр. Тэгээд ингээ харчгаад энэ хавдар байж штэ гэл эмч. Хамт яваа хүн оруулаад ир гэсэн чинь би нөгөөх нь ганцаараа ингээл ганцаараа явж исэн. Тэгэл хамт явж байгаа хүн байхгүй гал тэгсэн чинь хавдрын эмч ингээл гайхаж харснаа. За залуу хүн байна. Тэ. Энэ бол ингээд ясны хавдар байна. Бид нар ингээд чамаа ингээд хянаад явнаа. Сар болгон тэ ирж үзүүлж байгаарай. Одоо тэгээд нэгэн тийм хавдар юм чинь бид нар ингээ хаалгаанд орно хусна гэл ингээ нөгөө эрсдлүүдийг эмчнэр юм болохоор аяух танилцуулж ясан л та. Тэндээс гараал алхсан чи би ингээд унтсан байсан. Нөгөө нэг ингээд ямар ч ингээ нэг юугүй шатн юу гадаа ингээд явган хүний зам дээр би ингээ унтсан байсан. Тэгээд энэ хүн унчлаа хөөе татаараа босгоороо гэд ингээд хүмүүс намайг ингээд батж босгоод тэгээд ингээд нь би бүр ингээд тухайн үед ингээд шоконд орсон юм байлээ л дээ өөрөө тэрийг мэдэхгүй. Тийм байдалд хүртэл хүн ордсон байлээ. Тэгээд хавдар гэдэг өвчнийг ингээд сонсохоор хүн нөгөө нэг хизээч ирэхгүй юм шиг хизээч энэ өөрт нь ингээд байх ёсгүй юм шиг ингээд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэгээ ямар сантаа би автобусны буудлын тэр цаатал руу эмнэлгээс дөнгөж гараад тэр автобусны буудлын наахан талд нэг аптекийн байт юм. Одоо би ингээд яг тэр унсан газараа ингээд харахаар би энд унжсэн шүү дээ гэд ингээд хардаг байхгүй. Тэгээд ингээд намайг аягүй олон хүмүүс татаж босгоод тэгээд би гэртээ ирээд эгч рүүгээ яраад манай нөхөр тэгэхэд хөдөө ажилтайсэн. Тэгээд нөхөрлөгөө хэлчихэд ингэж хэлчихэд одоо намайг хавдартай болсон байна. Одоо сар болгон ирж үзүүлж байгаарай. Хянуулж байгаарай гэж байна гэж хэлчихэл би тэгэл уцаа салгаад өрөөндөө ороод гэртээ урж ирэл өрөөндөө ороод тэгээ тэр өдөртөө би өрөөнөөс гараагүй амар хүнд шоконд орсон. Ойлаад яагаад би гэж гэдэг асуулт надад ингээд айгүйх миний толгойд хэргэлдэжсэн. Тэгээд хүүхдүүдтэйгээ юм ярихгүй. Тэгээ манай хүн нөгөө яг энэ шиг сонсонгуудаа шууд хөдөөнөөс бараг тэр чигтэй бүрж ирсэн. Тэгэл гэр мэр ерөөсөө уцсангцсан аахгүй. Тэгэл хүүхдүүд аав яри гэж ихч яри гэж хинтэй ярихгүй ээж нь гэл ингээл өөрөө ингээд тусгаарлаад өрөөндөө тийм байдалд орж исэн. Тэр айгүйх тийм гүн цочролд орж исэн. Байгын. Одоо ингээд энэ тухай ингээд ярихад энийг бас ингээд нэлээд хүн тийм юм зүйлийг бас ингээд даваад туулчтэй гэд боддгийг. Хавдрын имлэгээр явах болгондоо хавдрын имлэгээр одоо би ингээд хажуугаар нь гарах болгондоо тэр дурсамж маань ингээд сэтэрж ингэж яадаг. Гэтэ Монголд бол хавдар бол маш их өргөнд авсан. Тэгэл одоо ямар ч байсан нэг өвчтөе хүнийг хоёроос тий өөрөөс нь гадна нэг хүн ингээл 2 хүн те эсвэл 2-оос 3 хүн гэр бүлийнх нь ингээл дагуулаад явж идэг тэр эмнэлэг дээр ажиллаж байгаа ажилтан албан хаагчид тэгэл тэр эмчнэр сувилагч нар тэгэл тэр өвчлөлтөнгүүд за тэгээ дээрэс нь гэр бүлийнхэн одоо тий манай гэр бүлийнхэн тэр гээд маш бүгдээр тэр чигээр ингээд
ийм стрессэнд ороод ингээл ялангуяа нэг ганцаараа өвдсөн биш ингээл гэр бүлийнхэн маань бас өвдсөн байдгийн байлээ. Тэрийг би эдгэрснийхаа дараа багштайгаа учирч ээж ойлгож авч мэдсэн. За баярлаа. Зингэл коуч өөрийнхөө те нэмзэг байдлаа ярьж энэ бол тийм амар биш. Нилээнд ингээ сэтгэлийн хүндүүр мэдрэгдсэн те энэ зүйлүүдээ түрүүн цэнгэлмэн дурдлаа монголчуудын дунд бол энэ хавдрын өвчнөөрөө маш олон одоо юу гэдгийг юугаараа тэргүүлж явж идэг бүр аимшигтай их тоо гардыг билээ. Тэрнийг сонсоод бүр үнэхээр бол нэрэ сэтгэл зүрхэм нэмэрдэг. Тэгээд цэнгэл коуч мань хэллээ те анх сонсоо за тэгээд эмнэлэг дээр очоо тэгээ бүр ингээ шоконд ороод бүр тэгэж унжаад сэтгэл гэдэг чинь тийм айхтар ингээ гүн шоконд ороод өөрөө тэгэж бүр мэдрэхгүй ухаалдаж унжин штэ тий. Тэгээ гэртээ ирээд ингээд энэ зөвлөч одоо бүр ингээд одоо биеэрээ бас өвдөхөөсөө гадна ингээ сэтгэлээрээ ингээ давхар ингээд амар ингээд өвтгчж байгаа асуудал байна. Бүр тэгээ цаашлаад ингээд өвдөөд ийм зүйлхий сонсохоор цэнгэл коуч минь хэллээ шүү дээ. Ингээд бүр гэр бүлээ хүртэл би гэр бүл минь хүртэл ингээд өвдсөн тий. Гэр бүл минь хүртэл ингээд өвчтөе болсон юм шиг тийм одоо мэдрэмж төрдөг. Гэт ярих юм бол их олон асуудлууд байна. Тэгээ энэ тийм учраас би энэ сэдвийг бол маш тийм чухал эмзэг тийм нандин сэдвэ гэж хэлсэн юм аа. Энэ бол маш бүр ингээд энэ зүйлээр туулж яваа хүмүүс болоод нэлээд те их зүйлийг одоо амсаа явж байгаа, туулаа явж байгаа. За тэгээд цэнгэл коучоос дахиад асуумаар байна. За тэгээд ийм унш сонслоо. Тэгээд мэдээж тийм ихтэй тийм шокийн байдалтай байлаа. За тэгээд одоо те одоо энэ зүйлд одоо ямар арга хэмжээ авсан бэ? Одоо те одоо ямар одоо эмчилгээнүүд явдгийг, одоо ямар үе шатлаар явдгийг ингээ асуувал одоо зөв асуулт байж чадж байна. Энэ бол бас тэгээд цэнгэл коуч минь өөрийнхөө юугаар яриараа хариулаад өгөөрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Тэгээд яг 20 оноос хойш явсаар байгаад би нэг 22 оны яг нөгөө тухайн үед болол оншолол яг хавдартай чи тэгэл сар болгон хянуулаад явах хэрэгтэй. Тэгэл одоо 20 оноос хойш корона гарлаа те. Тэгэл янз бүрийн асуудлууд болоод бид нар төвтөл хавдартай хүмүүст ингээд тусгаас вакцины хүртэл ингээд тэрэнд хамрагдах гэж ингээл маш олон үе шатууд ингээл яваал. Тэгээ ерөнхийдөө миний хувьд бол миний харсан өнцгнөөс болоод явсны хавдрын эмч Монголд бол их цөөхөн юм билээ. Маш олон эмнэлгийн, маш олон эмч нарын таагүй тийм харилцаан дотор ингээд аюул олон зүйлийг туулж даван туулж исэн. Тэгээд тэр бүгдэд одоо энэ тухай ингээ ярихад яг тэр буцаа тэр дурсамжин дээр очиж байна л да. Тэгэл таагүй янз бүрийн эмчнэр тэгээд би нөгөө өвчтөй гэдгээ нөгөө хөлөөн зөвшөөрч чадахгүйгээр тайгаа тулаад өвчин нандах юмаа угаал тэгэл тэр өвдгөр нь ингээл ерөөсөө эмчилгээ хавдар дээр очихлаар за яг хэвэндээ гайгүй юм шиг байна. Тим шинжилгээг хийгээд ийм шинжилгээг хэрэгэд гэхээр тэрийг хийлгээл яваад исэн тэрний хажуугаар нөгөө өөрийгөө айгүйх завгүй байлгасан. Маш их завгүй буюу би чинь төрийн албанд ажиллаж байсан хүн тэгэл нэг ажиллаа хийгээл өөрийгөө айгүйх завгүй байлгаж ажиллаар ерөнхийдөө жоохон ингэж нэлгээ ингэж өөрийгөө тэр нэг завгүй байлгаж тэр өвчнөө мартахын тулд гэртээ суухаар би тэрийг ингээ бодоод шаналаад уйлаад ингээ тийм байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрнийг бодохгүй тулд одоо ажил руугаа айгүйх шахуу орж илаа. Тэгээд 22 оны 2 сараас бүр ингээд 22 он гарсан чинь бүр гიშгэж явж байгаа болоод бүр хэцүү болоод ирж байгаа байхгүй юу. Нөгөө чинь тэгээд шинжилгээний хариунууд жоохон тийм таагүй бус гараад тэгээд Монголд эмчлэгдэхгүй болоод эдийн шинжилгээ аваад эдийн шинжилгээний хариуг ингээд сонсоод Монгол эмчлэгдэхгүй юм байна гэдэг хариуг сонсох бүр амар байсан. Тэрийг сонсоод тэр бол бүр одоо анхны тэр шоконд орж ирснаас илүү бүр Монгол эмчлэгдэхгүй байна гэдэг ханш болоод аюу тийм хэцүү хүнд байсан. Тэгээд хүн бүр ингээд эвлэрдэм байлээ. Би болохоор за Монголд эмчлэгдэхгүй юм хийж ингэж байгаа л би өөх юм байна гэд би энэндээ бүр эвлэрсэн байсан.
Тэгэл өвчтөн хүн ямар л аашаа ихтэй байх вэ тийм ээ. Аашаа аяраг одоо хинд гаргах уу, гэр бүлийнхэнтэй гаргана. Ялангуяа хүүхдүүдтэй гаргана. Том хүүдээ бүр айгүй тэгж уур уцаараа гаргадаг байсан. Одоо хүмүүс тэгж ярьдэн шүү дээ. Та уурлаад ингэхээр нь л одоо би чи өвдсөн болов уу гэл ингээл бидний нөгөө ээжүүд бидний тийм бүрдуурыг хүүхдүүд маань ингээл хэмждэг болгоцсон. Хүүхдүүдээ хүртэл тийм болгоцсон байсан байна лээ. Тэгээд Монгол эмчлэгдэхгүй юм чин гэдэг онцтой. Тэгэл 22 оны 4 сараас хойш өөр хүлэн зөвшөөрсөн. Тэгэл ерөөсөө ямар ч амьдрах утга учиргүй ингэж яхаар бүр амиаж оролцдсон билүү гэсэн бодол надад байсан. Тийм үйлдэлийг би бас гаргах гад байж байгаа. Тийм үйлдэл гаргах гад байжсэн. Тэгээд хамгийн гол нь хүн ээж хүн болохоор юу вэ чи те энэ үр хөвгтүүд чамайг ингээд чи яса хар амиа бодсон ингээд өөрөө өөртөө тэмцэлдэх, ярилцах, уралдах, өөрийгөө загнах, аргадах гэл 9 шүдээр ингэж яасан. Хамгийн сүүлд болохоор би за чи яса хар амиа бодсон бэ? Чи энэ өвчнөд ингээд бууж өгч байгаа юм уу? Нэг нь чи тулаад ирсэн юм чинь туулаад гарах ёстой шүү дээ. Чи хар амиа бодож ингээ өөрөө ингээд амиа орлож өөхөх гэж юунд нь ингэж яарсан. Чиний хүүхдүүдийг хин тэжээхий гэж өөрөөгөө бас ингэж ботож босч ирсэн. Яг энэ үйлдэлийг гаргаад босож ирсний маргаашнаас нь би бүр маш хүчтэй болж амьдралын төлөө зүтгэж эмнэлэг домлоогоодоо тэр гадагшаа дотгошоо хаашаа байдیں۔ Герман, Япон, Солонгос тэ хятадын хэл хаалттай байсан учраас хятад явах боломжгүй байсан. Яг миний тэр явах хугацаанд. Тэгээ байжгаад Таиландыг сонгосон. Таиландын эмнэлэг хүрээд ирэхээ бид нар өөрийн биеэр ирэхээр чинь эдийн шинжилгээгээ бариад хүрээд ирээ. Хүрээд ирэхээр чинь бид нар шинжилгээг дахин авч одоо эмчлэгдэх үгүйг нь одоо эцэслэгээд тэгээд Герман одоо Европын Бэлгт манай их 10 жилийн маань охин эмнэлэгт ажиллаж байсан. Тэгэл ингээл бүхий л олон хүмүүс хин л одоо эмнэлгийн хүн байна те ах トゥ хамрагс одоо хайны жилгээд бүх тааш тийш ингээд явуулд юм билээ. Монгол эмчлэгдэхгүй гингүүд бас одоо Монголд эмчлэхгүй юм чи ингээд дараагийнхаа гацыг хайж ингээд гадаад руу явуулд юм бил. Тэгээд хамгийн гол нөгөө өвдөг зардлаа те зардал мөнгө чинь бас юу вүлээ гэдэг дээр бас төвлөрдөг юм билээ. Тэгээд Таиландыг сонгосон. Таиландад одоо манай Монголд миний очисон эмнэлгийн төлөөлөгчийн газар нэгдээд удаагүй байхад би бас хаттай хүн. Миний бол миний ханы маань одоо ах トゥ нар нэг хөөрхөн дүү маань гэдгийн ханы маань одоо хамаатан дүү маань. Тэгээ тэр маань авалж ханд маань хэлж тэгээд би тэгээд материалаа явуулж юм ингээд альва зүйл бүрдэх болохоор их хурдан бүтдэг юм байлээ. Монголд нэгдээд нэг 7 сарын ихээр нэгдсэн. Тэгээ би Таиландд 7 сарын 10-нд очсон байсан. Тэгэл хаалгаанд ороод шинжилгээнүүдэд өгөөл энэ эмчлэгдэх боломжтой байна гэдэг оншийг сонсоод бид хоёр бүр ингээ уйлаад хоёр нэгээ төврээ. Тэр айгу гоё эсэ. Тэгэл шууд хоёлаа за окей. Тэ эмчлэгдэх боломжтой гэж штэ. Одоо тэ эмчлэгдэх бүр ингээ цаашаага явчаагүй хахад нь бид хоёр очсон юм бэл. Тэгэл за хоёлаа окей станера чадна. Миний ань чадна шиг бол нөгөө ханьмаа намайг аяг зоригжуулж ирсэн. Тэгээд хаалгаанд ороод бид хоёр аваад байсан мөнгө маань хүрээгүй л дээ. Зөвхөн шинжилгээ уншихад яа. Тэгээд би ганцаараа манай нөхөр тэгж байгаа байхгүй ханьмаа. За хаалгаанд орчих нэ. Мөнгө төгрөг битээ санаа зав. Тэгэл хаалгаанд ингээл ороод төлбөр мөнгө маань авчирсан мөнгө маань хүрээгүй л дээ. Тэгэл манай нэгдэжсэн. Би нэг маргааш нь хаалгаанд орсны маргааш нь л одоо манай нөхөр шууд Монгол яваад за ингээд миний ань ганцаараа байж би яваад мөнгө төгрөг бүтээгээд ирээ. Тэгэл би чи нэг эмнэлгийн орон дээр хаалгаанаас дөнгөж гарчихсан. Гараад удаагүй тэгэл нэг хүний нутагт ганцаараа үлдчихэж байгаа байхгүй. Хизээ босох нь мэдэхгүй тийм хүн ингээд ганцаараа үлдээд бас л хүчтэй уйлал тэгжсэн. Тэгээд
Тэгээд тань маань яваад Монгол яваад өгсөн. Тэгээд би ганцаараа байгаал хагалгаа амжилттай болсон. Одоо ингээд дандаа хавдрын эмчлэх одоо дахихгүй гэсэн тийм эмчилгээнүүдийг хийнэ. Та одоо санаа зовлтгүй гэдэг ийм гоё хариунуудыг бас сонсон. Тэгээд Тайландад одоо нөгөө монголчууд чинь нэг сарал байх хэрэгтэй гэдэг юм билээ. Би тэгээд 29 хоноод тэгээ Монгол буцчихлаа. Тэрнээс хойш одоо 24 оны одоо энэ оны 3 сард маш гайхалтай мэдээ хэлж авсан. За таны хавдрууд ингээд эмчилгээ бид нар маш үн дүнтэй боллоо. Эмчилгээ маань одрын эмчилгээ ерөнхийдөө одоо ингээд хүчтэй юмнууд маань эмчилгээнүүд маань одоо ингээд дууссан. Таны хавдрууд ингээд бүрэн эдгэрсэн гэж үзэж байна гэдэг тийм гоё гайхалтай мэдээг сонсч авч байлаа. Амьдрал тэгэхээр маш гайхалтай юм байна гэдэгт бол би үнэхээр итгэдэг. За яг ингээд хавдрын эмчилгээ, оншилгоо бүх зүйл ингээд энэ бүгдийн ард хүн ингээд явж агаад өөрийнхөө сэтгэл санаа бүр ингээд шалдаа унтсан эмчилгээ үр дүнтэй байгаа ч гэсэн өөрийгөө айгүй хүчтэй байх гэж айгүйх ядарч исэн. Тэр бүгдүүд ийм зөрөгтэй байх гэж ингэж хүчтэй байх гэж өөрийгөө айгүй хүчилж явах хугацаанд би багштайгаа учирсан байна. Нараа тамсан багштайгаа учирч өөрийгөө хаана байгаагаа очсон, хаашаа очиад гэрчсэн байсан. Бүр хитрхи их ингээд хүчтэй байх гэж ингээд хүчтэй ээж байх гэж айгүй хүчилсээр агаад өөрийгөө бүр ингээд айгүй ядраацсан завцсан байсан үедээ багштайгаа уулзраад тэгээд багшийнхаа гайхалтай шатараал болсон сургалтуудад суугаад өнөөдөр ингээд коуч болоод ингээд сууж гээ. Өнөөдөр амьдрал нэрээ үнэхээр гайхалтай. Багшийн маань хэлдэг үг байдаг те бимбакоч. Та амьдрч байгаа бол үн цэнтэй. Тэр үн цэнтэй гэдэг үгний утга учирыг олохгүй байсан байгаа юм. Тэгээд одоо үн цэнтэй амьдрах гэж хичээд явна да. Өнөөдөр Баярлалаа Цэнгэл коуч. Чамаараа маш их бахархаж байна. Чи минь бол олон хүмүүс юм. Би энэ чи ийм эмзэг олон хүмүүс бож явна. Явж ч байгаа тийм. Тэгээ чамаас маш олон хүмүүстэй ингээд үлгэр жишээ аваад энэ аимшигтай өвчнийг даван туулаад тэрний гарсан зориг зүрх тэгээд чим хэлж байгаа хичээгээд явж байгаа зөвхөн чим биш чиний мөн гэр бүл хань ижил үр хүүхдүүд ингээд бүгд ингээд энэ хүү одоо хэцүү өвчнийг даван туулаад гачаадсан чамаараа үнэхээр бахарч байна. Тэгээд бүр чиний мөн энэ явж байгаа туулсан зүйл бол нэлээд айгу энэ зүйлийг биеэрээ мэдэрсэн хүн л айгу энийг мэдэрнэ би бол мэдчихээн. Тэгээд өнөөдрийн тавьсан гарч маань харин sorry яг энэ ахгүй үн цэнтэй амьдрал бид бүхэн яг боддог. Үн цэнтэй амьдрал бид нар чинь сайн хүн байж ижил одоо тий сайн ээж байж ижил сайн одоо юу эхнэр байж ижил өөрсдийгөө үн цэнтэй юм байна гэж мэдрээд үгүй мө та энэ хорвоо ертөнд төрснөөрөө л үн цэнтэй юм шүү гэх манай багш юм хэлдэг. Гайхалтай үг ингээ бүгдийг босгож ирдэг. Тэгээд Цэнгэл коуч маань энэ олон зүйлүүдийг яагаад өөрөө ингээ даван туулаад энэ даван туулах явж байгаа өөрөө энэ юу хагалгаанд ороод энэ бүх өвчнөөсөө салаад энэ зүйл чинь ганцхан хагалгаанд ороод бас ингээд зүгээр болчдөг зүйл биш шүү дээ. Ардаас нь маш олон эмчилгээ явуулдаг. Тэгээ түүнтэй гавсраад сэтгэл санаа гэдэг зүйл маш чухал байдаг. За тэгээ ингээд Цэнгэл коуч манд урдан хэлээ. Нараа Томсон багштайгаа уулзраад энэ тий сургалтуудад суугаад гээд. За би тэгээд одоо Цэнгэл коучнаас дараагийнхаас энэ бол аюулгүй чухал зүйл юм аа. Энэ бидний би махан биегээ илжээ л да. Махан бие өвдөж байгаа зүйл чинь бас сэтгэл санаатай маш их холбоотой байдаг. Хэдийгээр бид бүхэн махан биеэ эмчлээ те махан биеэ гэж байгаа ч гэсэн сэтгэл санаанаас үүдэлтэйгээр энэ чинь аюулгүй олон зүйл гарч идэг юм а. Сэтгэл санаасаа болоод тэр зүйлийг ч гэсэн эдгэх болцоо бас байдгийм байна гэдгийг одоо бид бүхэн одоо багштайгаа суралцаад энэ коуч болоо явж байгаа хүмүүс бол маш сайн ойлгож байгаа. Тэгээ би Цэнгэл коучгаа те одоо коуч болсон. Тэгээ энэ би бүр өмнөөс ингээ баяр хүрээд ингээ бүр хайр амьдрал гэдэг чинь дээр үнэхээр баялаг юм шүү. Чи минь бүр энийг өөрөөсөө бүр дахин бүр ингээ чан хэлмээр нь бүр чи минь олон энэ өвчнөөр зовж яваа, шалж яваа одоо ингээд тий яг явж байгаа хүмүүс чи минь гэрэл гээгээ шүү. Чи минь одоо
ингээд нэг урд нь харж явж байдаг те одоо үе энэ бүсгүй ингээд аваад тулаад гацсан байж тээ эн чинь амар биш байсан тийм ойлгож ийн ингээд хүлээн зөвшөөрнө гэж түрүүн хэллээ штэ хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх айгүй чухал байд юм байна энэ ерөөсө хүлээн зөвшөөрсөн хүн чинь за би юм зүйл надад мань тулгараад ирлээ би энийг одоо яаж даван тулах вэ биний ард яаж гарах вэ те энийг би одоо би юу хийж чадах вэ тэрнээс би яагаад надад гэж хүмүүс чинь яг л тийм л зүйл тулгардаг юм бэ те би ч гэсэн бас гэтээ бурхны авралаар бол хор тавдар гэж онцлог даагүй би бас нөгөө хөхөн дээрээ бас хавдартай гэж гарч ирж байсан. Тэгээд тэр чинь бас нэг юм эсийн шинжилгээ аваад бас л их хэцүү мэдрэмжтэй тэгээд эсийн шинжилгээ аваад хариу нас нэг хэдэн өдрийн дараа гарсан юм аа. Тэгээд тэр хооронд бас хүний толгоонд их олон юм бодогддөг юм байлээ л да бас нэрээ гэл те одоо ингээд хортой хавдар гэвэл яах вэ гэдэг юм уу тэгээд аз болоход бол миний хувьд бол хортой хавдар гэж онцлогдоогүй хавдар гэж байсан тэгээд цист гэж одоо онцлогддог юм байлаа тэгээд ингээ баян хяналтанд явж байдаг тэгээд нэг тэр хэд хоног дотор ч нь бол ер нь бол тэгээд сэтгэл санаагаар бол нэлээд бас сонин юм бодогд орж ирж байдаг гэж бодохоор чи хүн гэдэг амьд чинь ерөөсө сэтгэлийн амьд байгаамаа тэгээд single coachтой Нажим тэгээд тийм одоо коуч болоод ингээ бусдад одоо коучлууд явж байгаа энэ одоо коуч болсон замналыг би асуумаар байна л та манай single coach маань 3 сайхан хүүгийн ээж байгаа. Би өөрөө 2 хүүтэй хүн. Би single coach-ээс бүр хүүгүүдийг одоо үтгэж хүмүүжүүлнэ гэдэг чинь бүр маш тийм амар ишээд юм байна. Нэг хэлгээд ээж хүн байна. Энэ үр хүүхдийг өсгөж хүмүүжил гэж хамгийн том ажил ээж юм байна шүү дээ. Тэгэхээр би одоо коучийн талаар би ингээ асуумаар байна. Single coach одоо коуч одоо яагаад болоо би одоо түрүүн хэллээ шүү дээ. Single coach багштайгаа уулзраад ингээд сургалтанд суугаад тэгээ одоо коуч болсон ингээд коуч болсон мэдрэмж за би тэгээд одоо асуух гэж байгаа асуудал маань энэ хүү өвчнийг ингээд даван туулаа тий ингээд BT гэдэг энэ Америкт бол BT хийсэн гэж ярьдаг л да. Тэгэхээр одоо чамд минь одоо ямар мэдрэмжтэй байна. Тэрнийг сонсомоор байна. Баярлалаа Single coach. Надад нэг хэдийгээр миний махан бие маань идэж байгаа ч гэсэн нэг тийм хоосон мэдрэмж надад төрөөд исэн. Тэгэл би нэг ямар нэг юм хийх гээд ирсэн юм шиг эсвэл би баг тэгэх хэрэгтэй ч юм уу ч юм уу гэл нэг тийм хоосон юм шиг юу хийх гээд байгаа анч бүү мэддэхгүй нэг тийм мэдрэмжтэй байхдаа би багштайгаа учирч тэр бол нөгөө дунд насны хямралын гацаа байсан бэлээ. Одоо та бимба коуч бид хоёрын маань одоо нишүүтэй. Тэр гацаанд орсон байх үедээ багштайгаа учирч тэрнийг олж мэдсэн. Хэдийгээр миний бие өвдсөн байгаа ч гэсэн сэтгэл санаа маань бүр ингээд өвдсөн байдгийн байна лээ. Тэгээд би маань өвдөөд би өөрөө өвдсөн байгаа юм шиг байхдаа гэр бүлийнхэн маань бас өвдсөн байдгийн байна лээ. Хүүхдүүдийн сурлага одоо зан характерт өөрчлөлт ордгийн байлээ. Би түрүүн бимба коуч маань хэллээ. Би 3 хүүтэй, гурлаа өсвөр наснд орж исэн. Тэгээд том хүүтэйгээ бол үнэндээ ойлголцохгүй байсан. Тэнгүүд би нөгөө би өвчтөе хүн чи яахаараа миний уганд орохгүй гэдэг үгийг аягүй хэрэгэлдэг байсан. Сүүлдээ хүү маань намайг та хадны мангаа гэж миний үгийг сонсохчгүй, надтай бүр харилцахчгүй тийм хан өссөн байсан. Тэрийг би одоо тий багшаа сургалтуудад сууж иж олж мэдсэн. Тэгээд би тэр ханыг одоо тий нэгэнт чи энэ өвчнийг даваад гарсан юм чинь энэ нэг өөрийгөө олж авч өөрийгөө одоо багшааны тусламжтайгаар коучийн тусламжтайгаар өөрийгөө олоод авсан юм чинь эргээгээд одоо энэ үр хүүхдүүдтэй хань ажилдээ одоо хаана энэ хэдийгээ зогсоодсон гацаацсан байгаа болоо гэдгээ би олж харсан байгаа. Тэгээ хүүтэйгээ ойлголцохгүй байсныгаа ханыг бол маш өндөр хэдэн давхарч хана байсан дэ мэдхгүй үүссэн байсан. Ямар сандаа надтай харилцахыг хүсэхгүй тантай ярихыг хүсэхгүй байна гэдэг ингээ хаалга хаагаад юм асуухаар yes no надтай бүр ийм л үг yes no үгүй би тантай харилцахгүй гэдэг тийм л өвтэй болцсон байсан. Тэгээд би коуч болъё гэж шийдээд коуч болоод коуч болсноороо би өөрийгөө коучл багшийнхаа тусламжтайгаар өөрийгөө олж авч хөвгүүдтэйгээ учир зүгээ олж одоо миний том хүү
Америкт сурж байгаа. 1 сар одоо яваад сар гарсан болж байна. 45 6 хоног гэж байгаа юм байна. Тэгээ хүүтэйгээ ойлголцож бид хоёрын хооронд байсан тэр айхтар том ханыг нурааж чадсан. Тэгээ хүү маань тийчээсэн ээж та коуч болоог бол хоёлаа яах вэсэн бол гэж хэлжсэн. Тэгээд яагаад ингээд одоо ингээд харж яхны өвчтөе хүн ааш мутаа байх ёстой. Нөгөө биеийн өвдөд ирэнгүүт нөгөө яах гээд байгаагаа ойлгохгүй учраас уурлаж, уцаарлаж тэрийг нөгөө нэг ялангуяа нөгөө нэг том хүүтэй айгүйх гаргадаг байсан бэлээ. Тэгээд хүүхдүүдийн хичээл, сургалага бүх юмд ингээд нөлөөлдөг. Тэр миний ааш, ээж хүний ааш, араншин, харилцаа нас бүгд тэгэл хүүхдийн сурлага хүртэл, хүмүүжил хүртэл нөлөөлд юм байлаа. Тэгээд нэг манай баг би нэг багштай очиад уулзсан чинь англи хэлэнд их дуртай л та. Тэгээд англи хэлний багш нь та хүүгээ анзаарж байгаа юу? Хүү чинь нэг л биш байгаа шүү. Та хүүтэйгээ ярилцаарай гэх. Тэгээд би ирээд ярилцах гэхээр нөгөө ээжүүд бид нар чинь хөө чи намайг сонсчи над руу хаар гэж жагаад ингээ ярих гад исэн байлаа. Тэгээд коуч болсноороо тэрийг бол олж харж исэн. Өмнө нь би тэрийгээ ярилцаад исэн л гэж ороод исэн. Коуч болоод ирэнгүүтээ би за одоо яах юм те одоо хүү маань ингэж юм багш нь ингэж юм за ээж хоёрт ямар асуудал тулгарч байна чамд ямар байна гэхээр эрэгтэй хүүхдүүд ингээд ерөнхийдөө ярьдаггүй яагаад тэгэхээр ээж нь өөрөө тэтэртэй тэгэж би ярихгүй байсан байгаа даахгүй нөгөө юм хүүхдүүдтэй хүмүүжил анхаарах тэр ярих хөрөх тийм юм бүр ингээд байхгүй болсон юм байна. Эргээд би тэрийг нэг коуч болоод олж харж байгаа байхгүй. Тэгээд ийм хэдтэйгээ холбогдож ярьж хөөрж одоо болоод манай хүүхдүүд бүгдөө өсвөр наснд орсон байгаа. Хүүхдүүдтэйгээ ярилцаад ирэнгүүт ингээ ярьж байгаа шүү. Ээж та тэгдэг байсан шүү. Өвдсөн байхдаа өстой хэцүү үйдэг шүү. Одоо бид нар аягүй тийм гоё ярилцаатай ярьж хөөрж байгаа л да. Бүр нандин гоё юмнууд ярина. Тэгээд тэд нарыг би ингээ хөмсгөө зангидаал ороод ирвэл тэгэл манай гэр уур амьсгал тэгэл байхгүй. Тэгэл ингээл үүдэ хаагаарай гэж ингээл би өөрөө дараа суучдаг тийм байсан. Тэгэл та тэгэхээр хэцүү шттэ тантай ярихад энэ гэн одоо манай багт идэг байхгүй юу. Тэгээд ингээд ганц том хүүтэйгээ уучраа олохгүйсэн болоо гэж бодсон бургунгээ хүүхэд болгонтойгоо ингээд учир зүгөө олох гэж олдоггүй байсан мөлий. Яагаад тэгэхээр би чиний ээж юм чинь би чамд үг хэлэх хэрэгтэй шттэ гэл ингээд энэ өнцгөөс айгуу ярьдаг байсан байлээ. Тэгэл одоо бид нар энэ коуч болоод ирээд ирэхээр өөрөө өөртөө коучлоод гэр бүлийнхнийгээ коучлоод эргээгээд бусдайгаа ингээд эдгээгээд харилцаа сэтгэл санаа бүх юм дээр нь дэмжлэг туслалцаа болоод хүүхдүүдийнхаа хэрхэн юу сурах гэж байгаа яг гэж байгаа их гэж байгаа хүртлийг ингээд айгуух ойлгож авдгийн байна. Маш тийм миний хувьд бол айгүй том дэвшил нь одоо бид хоёр маань хүүгийнхаа хүссэн мэргэжлэр хүссэн сургуульд нь бид хоёр явж чадсандаа айгүй баяртай байгаа. Хэрвээ би коуч болоогүй байсан бол бид хоёр одоо өнөөдөр юу яах вэ гэдгээ хэлж мэдэхгүй байна. Маш хурдан хугацаанд засаад залруулж коучтай ажиллаад ирэхээр би одоо надад гарсан үр дүнгууд гэвэл одоо хүүтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ ажилласан үр дүн маань айгуу тийм хурдан нүдэн дээр минь гарч байгаа эерэг үзүүлэлтүүд айгуу өндөр байлаа. Тэгээд хүүгийнхаа хүссэн сургуульд нь хүссэн улс руу бид хоёр айгуу сайн юу гарна сонгосон мэргэжлэр нь явуулж чадсанд айгуу баяртай байгаа. Манай гэр бүлийнхаа мондөг тэгээд зингид коучээр үнэхээр бахархаж байна. Тэр аюултай өвчний даван туулаа. Тэгээд энэ коуч болсноороо хорвоо ертөнцийг би ч гэсэн ялгаагүй ингээд би ч гэсэн ялгаагүй коуч болоо бид бүхэн ерөөсөө коучуд маань ингээд хорвоо ертөнцийг харах одоо нүдмэн майндсет маань одоо өөр болсон. Тэгээд
Тэгээд энэ бол айгүй чухал зүйл юм шиг одоо single coach мань ээж одоо бид бүхэн ээжүүдийн хувьд болоод би коуч болоод тэрнээс гадна надад бол одоо single coach мэд нь ялгаагүй сайн хэллээ. Бүр ямар ч мөнгөөр хэмжигдэшгүй тийм гайхамшигтай үн цэнтэй зүйл маань би хүн гэр бүлээ аварч чаддаг юм. Өөр хүүхдүүдтэйгээ энэ харилцааг бий болгож чадчихна. Ядчил тэр одоо болохгүй байгаа зүйлийг харах нүдтэй болж чадчихна гэ одоо. Үнэхээр анзаардаггүй явж идэг юм байлээ. Үнэхээр мэддэггүй уул нь бол энэ бүхэн зүйл чинь ингээд өөр хүүхдүүдийн минь ингээд бүр дурдаад хэлээ штэ single coach мөн ингээд аашааг нь хүртэл өөрчлөгдөд байгаа нь уул нь нүдний минь өмнө болоод байгаа штэ. Тэгээ энийг чи харсан мөртлөө хүлээн зөвшөөрөхгүй. За яах вэ? Нэг бол зүгээр харсан ч хараагүй юм чи заримдаа өнгөрүүлдэг явдаг. Тэгэд энэ бүхэн зүйл чинь одоо тий сэтгэлийн одоо бид бүхний ярьдаг trauma манай single coach мөн crisis trauma coach байгаа. Тэгээд trauma coach-ийн хувьд бол энэ зүйл чинь ингэж бий болж идэг юм а. Зөвхөн ганцхан өдөр болдоггүй чинь ингээд байнга давтагдаа тий энэ ч одоо энэ асуудлууд үнзгэрүүлээд за энийг одоо би ингээд буцаагаад энэ аюуттай өвчин дээр бас аваад ир. Ерөөсөө ямар ч өвчин дээр бид бүхэн уул нь бол асуудлыг тий эртхэн анханаас нь шийдчихвэл тэр гүн гүнзгий гарах юмнаас тий одоо бүр тэр дээдлийн шатанд очиж байгаа юмнаас наан урьдчилан сэргийлэх бас болцоо байдаг юм шүү. Одоо би энэ одоо нөгөө зүйл дээр бол бүр одоо гэдэг манайхан бас харин л монголчууд манаас харьцангуй бас мэдээлэлтэй болчихсон бас арай юмд харах хандлага нас мэх өөр болж байгаа юм шиг надад бол би гаднаас харж байхад бол ажиглагдаж байгаа. Манай single coach одоо Монголд амьдарч байгаа хүмүүс сайн мэдж байгаа. Ядчил тэр жилдээ нөгөө нэг эрт илрүүлэг гэлөө тий шинжилгээнүүдийг өгдөг. Одоо Америкт бол нэг одоо ялгаагүйтэй хаанч ялгаагүй жилдээ зүгээр нэг чек ап хийгээд явждаг байхгүй юу? Ерөнхийн нэг шинжилгээнүүдээ өгөөл явждаг. Хэрвээ ямарваа нэгэн өөрчлөлт байвал та чинь гараад ирнэ штэ. Ядчил шинжилгээгээр за хамгийн дөрөнд миний бүр хэлэх дуртай хүн өөрөө нөгөө ингээд баг сенсор байж идэг юм а. Хүн хамгийн анхны илрүүлэгч өөрөө байж идэг юм а. Хэрвээ жоохон өөрийгөө чагнаж чадвал гэ нэг би чинь эвгүй болж гин өөрчлөгдөж гин энэ биш байна гэдгийг хүн хамгийн түрүүнд өөрөө л мэднэ шүү дээ эмч тэр. Тэгэхээр ийм юм байвал итгэн шиг те идрүүлээд чи. За бид одоо өөрөө харамсалтай нь би эртхэн шиг илрүүлээч тэгээ чи гэж ярьж байгаа хэрнээ би өөрөө бас тийм юм биш байхгүй. Үннийг хэлгээд бас л эцэст нь тулгаад явж идэг асуудлыг бас л хөндрүүлээд одоо өвчний хувьд шалгаагүй бас л нэлээ ингээд гүрийгээл яваад байдаг. Гүрэлзэл яваад байдаг одоо за яг хөө тэгээд нэг бүр унаад хэвтээд өгөхөөрөл баг тий босч чадахгүй болохоор л нэг арга хэмжээ авч эмнэлэг рүүгээ мүлхдэг ч юм уу тиймэрхүү л алхам хийгээ яваад байгаа байхгүй юу. Тэгээ би энэ дээр бүр анхааруулаад хэлчихээ одоо би өөрөө нэг Америкт амьдраас нэг гадаадад амьдарч байгаа хүмүүсийн төлөөлөл болж байгаа учраас энэ бол айгүй бас Монголдоо төдийгүй гадаад ерөөсөө хаа зайгүй айгүй эмдэг сэдв болчиход байгаамаа. Тэгэхээр хүмүүс минь эрүүл мэнд гэдэг бол айгүй чухал хүн болгон мэддэг тий нөгөө нэг далаа хөшгөлсөн мэддэг штэ би энэ хүмүүсийг ойлгодог юм аа мөнгө олох гэж яваад эрүүл мэндээ алдаад үлээ дараа нь эрүүл мэндээ олж авахын тулд нөгөө олсон мөнгөө зарцуулгаа гэдэг чинь ерөөсөө үнэн амьдралын түүх болчиход байгаа байхгүй юу бид бүхэн гадаадад амьдарч байгаа хүмүүс янз янзын ажил хийдэг үнэхээр хар бур ажил хийдэг за би гэхдээ би нэг Монголдо хүмүүс гэж хэлэхгүй бүгд хаанчлаггүй бид ажиллаж хөдөлмөрлж байгаа гэхдээ харамсалтай нь бодит үнэн нь хүний газар бид нар урт цагаар хар зүй ажлуудыг хийж яадаг энэ нь эргээд эрүүл мэндэд айгүйх нөлөөлж идэг бид нар хамгийн үн цэнтэй юм а давхар нөгөө талд нь алдаа явж идэг юм байна. Тийм учраас хүмүүс минь бол аль болох өөртөө тайтай тэр шинжилгээнүүдийг өгдөг байгаараа өөрийгөө тий хайрлж хамгаалдаг урьдчилсан арга хэмжээ авдаг байгаараа хэрвээ өгдөжэвэл эртхэн шиг арга хэмжээ авдаг байгаараа одоо ч гэсэн би ч гэсэн өвдөл одоо бүрийгэл гүрэлзэл яваад байдаг айгуу сайн. Тэгээд sorry тэгээ тэрний зүйлийг хэлмээр байна. Тэгээд single coach нь бол коуч одоо тий өөрийнхөө үр хүүхдтэй хүртэл хамгийн түрүүнд үр хүүхд гэр хань ижилтэй нөлөөлөд эхэлж гин. За тэгээд цаашдаад ингээд нийгэм рүүгээ бусад хүмүүст ингээд нөлөөлөд өөрөөрөө үлгэр жишээ аваад явж гин. Гэт энэ бол гайхамшигтай түүх юм аа. Энэ бол үнэхээр тэгээд single coachтой маш их баярлаа. Энэ бол маш эмзэг чи минь эмзэг байж чадсан. Энэ эмзэг байж чадж байгаа. Энэ үнэн төрхөөрөө байж чадж байгаа маань бусад хэн нэгэнд бас тэр нэг хүлээн зөвшөөрлийг өгч идэг юм байна гэдгийг одоо манай топ коучинг академи бүх коучуд одоо биеэрээ мэдэрч яваа. Тэгээд тийм учраас бид бүхэн бол одоо өнөөдөр ингээ харахад сонсоход их эмзэг хэцүүч гэсэн хэрвээ энэ зүйлийг туулж яваа хэн нэгэн хүн байх юм бол тэр хүнд бас нэг хүч зориг тэр нэг ихтгэл үнэмшлийг өгж идэг шүү. Тэр ихтгэл зоригийг өгж идэг юм шүү гэж хэлмээр байна. Тэгээ single coachтэй маш их баярлалаа. Тэгээ бид бүхэн ч одоо ээжүүд чинь тэгээд нөгөө нэг мундаг ээж болохгүй нөгөө одоо single coach маань маш гоё сургалтууд одоо манай коучүүдтэй нийлээд манай 6 коуч маань тангимын сургалт хийсэн байгаа. Тэгээ одоо үргэлжлүүлээд тэрний сургалтыг онлайн болгож байгаа. Тэр
төгс биш төгс ээжээ гэдэг энэ бол гайхамшигтай болсон тагмын сургалт юм юу мэд чинь одоо онлайн дээр тэр сургалт маань болгож байна. Тэгээд single coachтэй энэ сайхан сургалтынхаа талаар манай найзуудад хэлээд өгөөч гэж хүсмээр байна. Тэгээд энэ бол үнэхээр гайхалтай сургалт болно. Та бүхэндээ хэлгээд. Баярлалаа Бямба коуч. Үнэхээр манай топ коуч академийн коучуд маань хин нэгний гэрэл гэгээ болж түүчээ болж явж байгаа гэдэгт бол бүр итгэлтэй байна. Одоо удахгүй 6 коучтой хамтарсан төгс биш төгсөөж гэдэг сургалтыг бид нар 11 сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Энэ сургалт маань танхимаар нэг удаадаа явагдсан байгаа. Тэгээд дандаа бидний коучуудын өөрсдийнхөө даван туулсан коуч хүн одоо өөрийнхөө даван туулсан зүйлийг л коуч бусдад коучилдаг байгаа шүү дээ. Өөрийнхөө даван туулсан энэ гайхалтай зүйлээ бид нар сургалтаараа заах болно. Бидний сургалт 11 сарын 4-өөс 7-ны хооронд 20 цагаас Zoom сургалт маань болох байгаа шүү. Тэгээд төгс биш төгсөөж сургалтанд маань оролцоорой гэж бас дамжуулан хэлмээр байна. Манай энэ сургалтанд Нинжин коуч, Бацая коуч, Болор буян коуч, Теко коуч, Руна коуч ингээ миний би ингээд 6 коуч оролцох болно. Бидний намайг ярилцлагандаа урьсанд танд их баярлалаа. Баярлалаа single coach. За энэ төгс биш төгс ээж гэж маш гоё сургалт болно. Ээжүүд минь энэ сургалтанд оролцоорой. Энэ манай 6 мундаг коуч юм те ингээд татлаад энэ зүйлүүдийг авч хэлцээд энэ бүхэн зүйл маань бид бүхний туулж явж байгаа амьдрал бидний бодит амьдрал юм шүү. Тэгээ энэ бүх зүйл маань энэ бүх зүйлийг бид бүхэн хэлээд байгаа маань танд хин нэгэнд хүн болгон ийм асуудлаар орохгүй шүү дээ. Хүн болгонд ийм зүйл болохгүй. Гэтэ хин нэгэн тэр зүйл орж яваа энэ асуудлаар туулж явж байгаа хүнд хүлээн зөвшөөрөл болох тэр болцоог болгодог юм аа. Тийм учраас та бүхэн минь өөртөө тэр болцоог болгоорой. Тэгээд ээжүүд минь бид бүхэн ерөөсөө энэ юм бүх зүйлээ их ундрах шүү. Тийм учраас энэ өөрийнхөө хувь хүнийхээ хөгжилд бас хөрөнгө оруулалт хийгээрэй гэж та бүхнээсээ бүр ингээд хүсэмжлэн гуймаар байна. Тэгээд single coachтай маш их баярлалаа. Өөрийнхөө үн цэнтэй цагийг зарцуулаа. Тэгээд энэ маш өөрийнхөө эмзэг би бүр энэ хэлж шүү. Эмзэг нандин энэ сэдвийг ингээд өргөн гаргаж тавьж байгаа чамдаа үнэхээр их талархаж байна. Тэгээд чамдаа тэгээд хамгийн сайхан бүхний хүссэн өрөө эрүүл мэндэ бодоорой тий. Одоо ерөөсө хамгийн чухал зүйл чинь бол нэр үнэхээр эрүүл мэнд байх шүү. Эрүүл байвал бид бүхэн одоо тий бүгдийг бүтээж бий болгож чадчихна гэж хэлмээр байна. Тэгээд чамдаа маш их баярлалаа. Тэгээд энэ өрөөг сайхан өнгөрөөгөө сайхан амраарай single coach. Маш их баярлалаа Бямба коуч. Эрүүл явбал эрхэм баян гэдэг үгээр өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөё. Танд баярлалаа. Баярлалаа single coach. Сайхан амраарай. Маш их баярлалаа. За баярлалаа.